Дэлхийн зам Монгол олон улсын байгууллага нь 2014 оноос хойш хөдөө орон нутгийн хүүхдүүдэд эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох нөхцөлийг хангах зорилгоор улс ариун цэвэр эрүүл ахуйн салбарт боош төслийг хэрэгжүүлж ирсэн. Энэхүү төсөл нь хөдөө орон нутгийн сум, суурингийн сургууль, цэцэрлэг, дотор байранд хэрэгждэг бөгөөд 2025 он хүртэл нийтдээ 18 аймгийн 114 суманд 122 байгууламжийг барьж 95,000 гаруй хүүхдүүд үр шимийг хүртэж байна. Манай сургуулийн жорлон гэх юм бол энэ дотор байрны жорлон бол амар хол. Тэгээд бас амар эдийг харахгүй гарах юм бол ганцаараа. Тэгээд дандаа заавал 2-3-аараа дандаа гарч би эцдэг найзтайгаа. Төслийн бол бас нэг онцлог давуу тал нь жил бүр байгууламжийн хийц технологиг одоо сайжруулж үе шаттайгаар шилжилж ирсэн. Төслийн онцлог давуу тал нь хүүхдүүд зөв эрүүл ахуйн зөв дадалд суралцаж эрүүл аюулгүй орчинд сурч боловсрон олон нийтийн хандлагад эерэг өөрчлөлт гарсаар байна. Төсөл нь бол сургууль цэцэрлэгийн ариун цэврийн байгууламжийг одоо сайжруулаад зогсохгүй өрхийн төвшний нүхэн жорлон одоо бүрэн халж байгальд ээлтэй аюулгүй технологиудыг нэвтрүүлж байна. Вош бол зөвхөн нэг барилга байшин барих тухай биш. Энэ бол хүүхэд бүрийн эрүүл аюулгүй тэгш боломжтой ирээдүйг бүтээх суурь хөрөнгө оруулалт юм аа.